Hi guys. Өглөөний мэнд хүргэж байна. За яг одоо цаг 8:30 болж байна. Би тэгээ ажилласаа хоцорж байна. Би өнөөдөр ажиллаад тарчид найзтайгаа уулзах хэрэгтэй байхгүй. Тэгээ би удаа авч явж байгаа. Тэгээд орой салхи хуцаас авч явж байгаа. Тэгээд миний машинаас зөндөө хуц байгаа. Орой хуцаас салахгүй бол бас энийгээ өмсөд гарчвал нэмсэн окей. Тэгээд ямар ч гэсэн би ажилласаа хоцорлоо байхгүй минь гэж. Яг хуцаа унах гэж. Соцорлоо. Тэгээд яцгаая. За тэгээд ямар ч байсан ажил руугаа л явъя да одоо. Юу тийм бэ? Алгаа маань мохолчих байгаа. Би өдөр ямар хөргөн болцоо үстэй. Яар үтэн бэ? Яалтчгүй намрын өөр ороод хүүтэн болчихжээ. За ингээд хоцорч байхад тохиолдох хамгийн муу зүйл бол төвжрээ байдаг. Би байгаад ч амар азгүй яг хоцорч байхад төвжирдэг заяа. Би ингээд хоцроогүй өдөр бас цагийн бэрмнээс болдог болтой хоцроогүй гэрээсээ 8 гэж гарвал ямар ч төвжрэг байдаг байхгүй. Тэгээ би гэрээс сая 8:30 гэж гарсан болохоор одоо ингээд төвжрэнд орчиж байгаа. Тэгээ би бас яагаад гэдэг нь ойлгож байна. Манай энэ хавар сургууль цэцэрлэг маш их байдаг. Яг хүүхдүүдэд зөөж байгаа машина хаана тавих уу юу хөө гэдэг. Тэгээ тиймэрхүү байдлаас болоод төвжирж байгаа. Тэгээс ойлгомжтой. Possibilities I look like all you need. Гацарлаа. Хай сайгаа урцгаснаа. За харснаа. Юу энэ да? За эцэг ажил дээр ирлээ. Тэгээд ажлын ширээ өөрчилсөн. Тэгээд би цаахны ажил цуг болсон. Манай жонцодан. За ингээд яах хийхэн зургуу цааны цаг боллоо. Тэгээд би өнөөдөр бол хоол идмээр бол санагдахгүй байна. Тэгээд би өнөөдөр хүчээр хоол иднэ. Яа тэгэхээр өчигдөр би хонсон чипсэдэд нэг эцэг өдөөд хоол идэж чадаагүй. Тийм учраас өнөөдөр хүчээр хоол идэхгүй бол маргааш нэг эцэг дахиад өгдөг байгаа. Хоол ундаа эцгээж аарай. За тэгээд өнөөдрийн бичлэгийн спонсороо Pepsi гэвэл гоё л юм. Энэ бичлэгийг үзчихвэл Pepsi компанитай холбоотой. Танайхыг тултлан рекламтнаа. Гэтэ штэ Улаанбаатар надаас өөр ингэж Pepsi уудаг хүн байхгүй бах тийм үү? Тийм үү? Тийм ээ. Баярлалаа. За явж хоолндоо ордоо. Яа ч хараад ирсэн чинь хоол идмээргүй санагдчихээн. Дүүрэн байгаа юм болов. За тэгээд хоол идэхээр шийдлээ. Тэгээ тийм их хоол идэхгүй. Би өнөөдөр юу штэ юу лээ? Төмсний очмол гэдэг хоол идэхээр шийдлээ. Тэр хоолны порцон бага байдаг байхгүй. Тэгэхээр тэр хоол яг бол. Тэгээд миний хоол идэх цаг хоолны газар бол манай ажлын хооронд яг ойрхон 500 м ч юм уу 400 м-ийн хавцаад нэг 10 минут талахад орчдөг. Би суу ойрхон учраас. Тэгээс хоол идэх. За энэ бол хүүхдийн зөгийн урд манай ажлын ард идэг орчис гэдэг веган кафе байгаа. Тэгээ би энд өдөр болго очиж хоол идтiin. Бидний үнэн бас айгуу дайггүй. Хай. Хай. Би нэг төмснөө очивол авч. Тэгээд уух юмд ус авчи дөө. Нам. Амар халууцаад дээдгээ тайлчлаад үлзүүр. Тэгээ малгайгаас тайлчлаа. Тэгвэл бол гадаа халаад хойгох бүр амар захтна. Халуу малгай өссөн чинь. За яг одоо цаг 1:30 болж байна.
Тэгээд хагасаа номын баяр асах гэж байгаа учраас манай Ацаад намын дэлгэр хүүхдүүдэд зөвлөд амар хөөрхөн ивент бодоод талцсан байгаа. Тэгээд тэр ивентийнхаа үүднээс хөөрхөн дүр амьлуулж байгаа. Тэгээд дүр амьлуулалтаас дуу бичлэх гэж байгаа учраас дуугаж хэлдэг. Тэгээд би дуу бичлэхгүй. Тунгаар заа. Найр хамт нөөдөөс. Найруулагч дуу бичлэх болно. Яаж дуулмаар? За найруулагч студ руу найрцсан. Одоо би өөрөө 100 айл руу явж хувцас аавна. Маскотны хувцас аавна. Маскот гэж юу вэ гэхэлэр Capcom маань бонг Монголыг мэдээж та бонг мишэлдэг. Бидний өмсдөг хувцсыг маскот хувцс гэдэг байхгүй. Тэгээд бэлэн болцсон гэж. Тэгээд манай номын дүр ингээд амилж байна. Би одоо 100 айл руу явах болно. Тэгтээ айгу төгжрэг юм шиг байна. Тэг яах вэ? За өнөөдрийн цаг хугацаа бүгд ингээд машинд өнгөрлөө. Нэр гойто байгаа гэдэг. Энэ миний дуртай дуучин Карио Памиогийн Maybe Baby гэдэг дуу. Одоо костюм авах гээд явж байна. Маскот авах гээд явж байна. Тэгээд өглөөрөө тасгүй ажилдаа амжуулсан байгаа. Тэгээд оройс хийж байгаа. Тэгээс амжаад очих юм дийтэй. Дахин явчих. Хувцаачлаа амар хөөрхөн юм байна. Маскот гэж яг энийг хэлдэг байхгүй. Энэ болохоор дүрийн маань толгой. Тэгээд хувцсан сүүл ингээд бүх юм байгаа. За яг одоо аз урлаа буццгаая гэснээс урд төгжирж л байна л та. За цаг яг одоо 7 болж байна. Тэгээ би яг офс дээр юу хийдгийг харуулъя гэсэн чинь цаг явчихлаа. Тэгээд одоо юуг нь харуулахтай амар файл харуулдаг юм шүү. Тэгээд найзуудтай авч уулзъя. Найзууд надтай ойрхон миний ажилладаг газартай ойрхон амьдардаг. Тэгээд найзынх руу авъя. Манай найзынх ингээд алхвал нэг 5 минутын л зайтай. Тэгээд найзаа очиж авъя. Тэгээд ч гэсэн ажил таарлаа. Манай ажлынхан бүгд явсан. Өнөөдрийн үед юу хийсэн бэ гэхээр өглөө ирээд зураг авсан. Тэгээ постод оруулсан. Тэгээд нэг файл бичиж өгөх хэрэгтэйсэн файлаа бэлдсэн. Дуу бичүүлэх хэрэгтэйсэн дуу бичүүлсэн. Тэгээд очиж дүрийнхаа энэ маскот буюу энэ дүрийнхаа хувцсыг очиж авах хэрэгтэйсэн авсан. Тэгээд ирээд дахиад юм эдитлэх байсан юмнуудаа эдитлсэн. Тэгээд өнөөдрийн ажил болоо дуслаа. Тэгээд ингээд миний ярьж байгаа ажил миний ярьж байгаа шиг амархан байсан бол гоё л. I wish though. Тэгээд би өнөөдөр энэ Charles and Kate-ийн цагаан гутлаа өмсөж байгаа. Тэгээ энэ миний хөл өвдвөл тайлаад өмсдөг гутал. Энэ миний онцгой үед ямар нэг юм гарвал өмсөх үсгдэг гутал. Тэгээд одоо намар халцаа болохоор энийг өмсөж чадахгүй нэ. Энийг л өмсөе дөө. Тэгээд би найзуудтай уулзахдаа өмснө гэдэг өглөө хувцас авсан шүү дээ. Тэгээд тэрийг өмсөх гэсэн чи хичээд байна. Тэр бүр хитрхи экстра хувцас. Тэгээд манай найзууд болохоор өнөөдөр яг начиг ажилласаа таарад уулзж байгаа учраас хэрэггүй. Тэгээд нүрийн хоботыг бол ашигласан. Нүрийн хобот гэсэрнээсэн. Тэгээд ч гэсэн даашаа буугаад өмнө ширээ амар. Ширээ анцалчаад бууя да. Нэрэ хувцс маань амар хөөрхөн ирсэн тэр гутлыг хараа л та. Oh my god. Энэ сүүл нь энэ бэлэн дотор хувцс наагаа. Тэгээд тэнд толгой байна. За тэгээд би энэ офисыг хамгийн сүүлд орхиж гарч явж байгаа хүн учраас бүх юм унтраад би сая тэндээсээ ярьцад бүлдээ унтраацсан. Одоо энэ доор байгаа яг унтраад. Энэ яг унтрахгүй. Баяртай. Маа найз гэртээ ирсэн юм шиг байна. Машин байна. Гэрлүүн орцгоо. My net's Nemo, or you can call her Sil. Yeah. За ингээд гарахад бэлэн. Тэгээ би хувцас содлыг залхуурчлаа. Угаасаа өнөөдөр ганган байна уу? Чи бүр хойсол хувцас дээрсэн үү? Тэг. Цаг яг одоо 10:30 болж байна. Тэгээд
найзуудтай биш ээ. 11 болж байна. Тэгээд найзуудтай 10:30-аас салсан. Тэгээд 11-д гэртээ ирлээ. Гадаа зогсол олдохгүй бас. Нэлийн тойрч бас нэг зогсол оллоо. Одоо будг арилгаад утцгаа. Тэгээд би будг болохоор ийм бицлаар усаар арилгадаг. Тэгээд энэ Орсын Evelyn Cosmetics гэдэг энэ витамин З-тэй арилгаж байгаа. Тэгээд айгуу гоё сориг бүдгэрүүлдэг гэсэн. Би яг энэ хүртэл нь хэрэгэлсэн байгаа. Тэгээд яг сориг бүдгэрэх нь үгүй хамгийн сүүлд нь харъя. Өөрөө бочлаа. Би тэгээд нүрэндээ алчуур хэрэгэлдэггүй. Алчуур айгүйх бактери авалдаг гэсэн. Тийм болохоор би юм хүмүл хэрэгэлжтэй юм дөө. Тэгэл нүрээсээ харчаад. Тэгээ намайг скин кэр видео оруулах гэсэн аахгүй юу? Тэгээд скин кэр авахгүй. Би одоо нүрэндээ штэ ампул төрхээд нэг moisturizer төрхэлдэг л болов.